Дэлхийн дайдыг эзэгнсэн амгалан хүлэг, даяарын их Монголдон хуурвалан шингэж, өвгдийн сургаал өнөртний түүхийг өртөөжлөн буйхаалж, 100-аас 100-д аялгуулан үрсдэг домгийн зараал морин хуур минь үү. Монгол бахархал. Морин хуур бол өндөс суураараа тэр бэлэгдлээр одоо дээд зэргийн одоо шүтэн хөгжмийнхэн хувьд бол ганцхан амьт аймтан шиш байгаль дэлхийн ертөнцийг хүртэл баярлуулж одоо хурваараа хүртэл оруулахад морин хуурыг бол хэрэглэж ингэж ийсэн төвхтэй аргадсан юм да. Анх 999 морин хуурч бэлтгэх зорилго нь амжилттай биелэж 2222 болох захиалга зорилго болон өргөжлөө. Завхан аймгийн 90 жил аймгийн шин цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт тулгар төрийн 2222 жилийн ой зориулсан 2222 морин хуурч бэлтгэхэд уур сонирхох хүүхэд эцэг эхчүүд олон болсон нь ихээхэн дөхөн болж дэлхийн хэмжээнд анх удаа 2222 морин хуурыг хуурдсан төвхтэй билээ. Бид нар чинь 990-ээс хүүхдээ хайж явдаг байсан бол ээж аав ах トゥ дөрөнд хөтөөд өрөөд ирдэг болсон шүү дээ. Ми хүүгээс ухмаар би ингэ бариа. Сүүлд нэг 90,000 орчин бүр 200,000 болохдоо олдох байсан шүү дээ. Би хуур сурж байхдаа ер нь уйлаад шантарч исэн үе зөндөө байсан. Тэр болгондоо би тэр 999-ийн морин хуурчдын хүүхдүүдийг бодож өөрийгөө хатуужуулдаг байсан. Тэгээд хуур сурснараа ер нь хатуужилттай ер нь болдгоо гэдгийг би тэндээс сурч авсан. Одоо манай ангийнхан бит хоёроос үлгэр жишээ аваад сүүлд нь одоо ингээд ангиараа ингээд сурья. Одоо бид нэр ингээд хоёр шиг юм болмоор нэг манай ангийн бусад хүүхдүүд ингээд айгүй чөлөө цагтаа тэр үед ингээд үзэх юм аа үзэл тоглоомоо тоглоод тэр үед ингээд бид нэр ерөөсөө хуураа бэлдээ завгүй байдагсан. Тэгээд сүүлд нь ингээд юмаа сурчаад ингээд нөгөө нэг ах иш нартайгаа цуг ингээд аяа тоглох дээр нэг гой санагдал ер нь бол сурсандаа их баярлалтай. Тэгэл багшаага яг ямар юун дээр ямар хуруугаа тавьж ийн гэл тэднийг хараад тэгээ сүүлд нь сурсаар агаад айгуу сонсголоороо тоглож сурсан. Ер нь морин хуурыг тоглосон хүний сэтгэл зүрхэн гэсэн монголоо гэсэн сэтгэлтэй болдог гэж ойлгодог. Манай анаа болохоор энэ анхны ёст бас байдаг байсан. Тэгээ анаага дагаж морин урсарсан. Зурагтаар гой тоглодог хүүхдүүд гардаг. Тийм учраас хууранд орох сонирхолтой болсон. Хуур байгаа газар бол одоо муу юм тогтдоггүй гэж ингэж айл бүхэн одоо хуураа залж хүн болгон одоо хуураа тогтдог байсан. Уламжлал маань гээгдэхнүүдээ гэж айж байсан бол одоо ингээд гээгдэхгүй сайхан хүүхдүүд маань суралцаад ингээд бүр олон жил ирэх тусам олон хүүхдүүд хамрагдаад олон сайхан багш нар энийг хөгжүүлээд явж байгаад би их маш их баяртай байдаг юм аа. За 2222 бол харьцангуй яг хөглөр 1000 хүүхэд байж байгаа учраас дахиад 1000 хүүхэд тэ бэлтгэхэд бол харьцангуй асуудал нь бол бага гэж үзсэн. Мэдээж хөрөнгө мөнгө тэр нөгөө хөгжмийн зэмсгийн тухайд бол мэдээж дахиад асуудал гарч ирнэ. Одоо мөнгөний сүлдтэй тал нь бол бие төр. Тийм учраас төр 50%. За тоото тал нь бол та хүүхдээ өсгөж үржүүлж одоо юу гэдгийг сайн хүн болгох хэрэгтэй. Буцаа тэр тооч нь тань дээр нь тийм учраас тоото тал нь та гэж ойлгоорой гэдэг. Ингээл ерөөс бөөнөрөө орцгоцсон байна. 1000 морин хуурчин ард та нар ахаад 2000 эцэг их. За тэрний ард байж байгаа багш нар сургууль, тээврийн жолооч гээд ингээд бүх хүний одоо хичээл зүтгэлээр
энэ ажил бас бүтсэн шүү дээ. За энэ 2200 морин хуурыг шиглүүлэхэд манай компани олон морин хуурыг урлсан учраас наадмын өмнө очиж 10-аад хоног морин хуурын засвар үйлчилгээ хийсэн байдаг. Тэр олон морин хууранд эвдрэл тэнхрэл гэдгээрээс харьцангуй гайгүй. Хамгийн гол нь тэр хуурандаа ямар их хайртай сэтгэлтэй тэр их морин хуурандаа мэрэлтээ сурж байгаа тэр олон хүүхдүүдийн тэр нэгэн дор тоглосон тэр сайхан эгшгүүд аялал сонсоход бол үнэхээр багталтай сайхан юм билээ. Эдгээр хосгүй 2222 морин хуурч түүнээс гоцлон шилдэг 99 81 морин хуурч аягшгийн дэдийг аадамчин олондоо өргөн барьж дэвшүүлмээр тагнаа. (2222 жилийн тэртээ дэлхийг мордын туураагаар тамгалсан хүн нүгүрний үрс сад инхүү морин хуураар Монголынхоо нэрийг дахин дархаллаа. Завхан аймаг бол одоо Монголын түүхэн, дэлхийн түүхэн тэмдэглэгдэх ийм сайхан одоо зүйлийг бол хийчээ. Үнэхээр одоо ямар богино хугацаанд ямар чадвартай хүүхдүүдийг бэлтгэж чадсан бэ гэдгийг бол гайхан бичрээд одоо үзэгчид ярьж байхад бидний одоо үйл ажиллагаа оролцоо зохион байгуулсан юм хүмүүс хөндлөгөөс тэгж үлж яхад бол маш их баярлаж байсан. Отхон дэнгэр хайрхны төрийн тахилгаас дорж ёсны их баяр наадмын нээлтэнд төрийн тэргүүний урилгаар залагдсан үндэсний өвийг тань хөгжүүлэгч уурч хүүхдүүд бие хүн болж төлөвших чадамжуудад суралцсан баруун бүсийн томоохон бүтээн байгуулалтыг завхан аймагтан авчирснаас гадна морин хуурыг түгээн дэлгэрүүлэх зарилгийг түүчэлэн хэрэгжүүлж Монголын төдийгүй дэлхийн хүн төрөлхтний өвд бүртгэлтэй соёлыг хамгаалах конвенцийн өмнө хүндтэй үүргийг гүйцэтгэж явна. Номын гигэн шинжлэх ухааны эрдэмтэн мэрэгдийн үлгийн нутаг завханчуудын зорьсноон биелүүлэх зориг зүтгэлийг зарилэг дархалсан тамга шиг отхон тэнгэрн эвээдэг юм. Нэгт бол бид нарыг хөгжүүлж байгаа. Хоёрдоо тэрхэд тэгээд энэ байхад хэрэг болохгүй байх гэж байхгүй. Ямар нэгэн зүйл дээр хэрэг болно. Оюутан боллоо гэхэд тэнд ч ямар урлагийн үслэг энэ төр болохгүй ш. Тэнд нь оролцсон хэмтчлэн тэгэл амьдрал ахуйд хэрэг болно. Тэгээд том болоод үр хөвгтэй болно. Тэгээд бид нартаа ч гэсэн зааж сургаад дүү нартаа заана. Уул нь олон талын ашигтай болохоор орхихгүй. Тэгээ өөрөө ч дуртай, мөрөөрөндөө хайртай. Татаж номын татаад аим гой дуургаж байгаа нь надад их таалагддаг. Өөрийнхөө гараар хийж байгаа нь автомат биш. Энд байгаа гиг сургуульд бол яг тэр Монгол уламжлалтын сургуулийг бол авчаа гэж би дэлгэрнэрсэн шавьтайд итгэж байгаа. Ягаад гэвэл мэрэгжлийн хөгжим төрүүлэх гээгүй. Морин уурч төрүүлэх гэсэн. Монгол морин төрүүлэх гэсэн. Монгол хүний хамгийн их сайхан бахархуйчтай зүйл бол энэ морин хуурын энэ сайхан их шигтэй тэгээд энэ хүн болгоны сэтгэлд нь байж байгаа энэ сайхан дуунуудыг ингээд тоглолтгоороо дээрээс нь тийм урлагийн одоо тийм сайхан хүмүүсийг бэлдэж байгаагаараа нэг сайхан санагддаг.
Тэгээд одоо 3,000 хуурчдыг энэ том нутагтай улсын өнцөг улам бүрээс бараг одоо цуглуулнаа гэдэг бол тиймч амар ажил биш л дээ. Энэ хуурч тэнтрийг мэдчихээс учраас тэгээд энэ засгийн газрыг ямамлаач та нар. Баярлалаа гэдэг бол завхан та нар нэг улсын спорт цогцлбортой спортын цогцлборыг л төсөв суулгаад өгч. Тэр үуч нэг 2 тэрбум 400 гэж жилүүдэд зураг төсөвтэй тийм барьж эхлэх гээл зураг нь гарцсан тийм. Тэгээ энийг амлаж яаж гэ. Тэгээд очиж амлсан юм. Хамгийн гол төрөөс ч нэг эдийн засгийн дээр царцаж барьж явж байгаа. Тэгээ энэ жил юм биелдэг. Тэгээд энэ жил бид нар ч 30 морин хуурчдыг урдуулагтай 1500 Завхан аймгаас хүүхдүүд байна том болоод ажил төрн чөлөөлөж барайг гадаад дотоод явуулсан. Тэгээ 3000 төр одоо яасан гэхээр манайхны Монгол армийн өнцөг улам бүрээс цуглуулж хийсэн. 999 морин хуурч хүүхдүүд энэ барилгын хөрөнгө оруулалтын анхны шанг хатгажсэн бол 3030 морин хуурч хүүхдүүд энэ барилгаа үе таалгын нээснээр бас нэг түүхийн том тохиол болсон. Тэнд бол яг хөөхлөр манайч өмнө 2 том арга хэмжээ дангаараа хийсэн. Дандаа хүүхдүүдээр хийсэн. Ийм байсан. Тэгээд яг 3000 бол маш их богино хугацаанд одоо маш гялцуулж хийсэн байхгүй. Дээд зэрэг одоо морин хуур бол Монголынхын магадгийг бид нар өмчлөх, өмгөөлөх эрх бол Монгол хүний хувьд байх ёстой. Тэр утгаараа бол дэлхийн давцанд бол Монгол морин хуур бол Монголынхын гэдгийг баталгаажуулж харуулхад энэ 3030 бол маш том үүрэг гүйцэтгсэн гэж харж байгаа. Энэхүү тоглолтод Монгол улсын өнцөг улам бүрээс хуурчид хүндэтгэл үзүүлэхээр Улаанбаатар хотод цуглан Завхан аймаг руу нэгдсэн журмаар цуваа үсгэн хөдөллөө. Морин хуурын наадамд оролцох энэ оюутан сурагч сурагч багш нарыг хамруулсан энэ тээвэрлтийн үйл ажиллагаанд бол оролцож өндөр зохион байгуулалтаа зохион байгуулсан байгаа. 27 автобусаар нийт 1200 орчим иргэдийг бол тээвэрлсэн байгаа. Нийслэлийн 32 тэг сургуулийн 417 хүүхэд ерөөсөө нэг морин хуур тоглодог энэ хүүхдүүдийг сонгож аваад эндээс зохион байгуулалтаагаар нэг 22 автобус болоод явсан. Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд бас анхаарал татсан ийм томоохон арга хэмжээ болсон. Энд бас аймаг орготгоо төлөөлж тэр 3 дугаар сургуулийн багш хариуц зохион байгуулсан 30 гаруй сурагчдын төлөөлөл амжилттай оролцоод ирсэн. Дорнодын тал нутгаас, өмнөний Зинхэр говьоос, Алтайн баруун хязгаараас, Хөсгөлийн Зинхэр хязгаараас, Улаанбаатар хотоос гээд их орны маань дөрвөн зүг 8 зогсоос 3030 морин хуурч хүүхдүүд нэгэн дородоо цуглаж Монгол бахархлыг бүтээлээ. Төрийн тэргүүнүүдийн зарилэг Завхан аймгийн засаг даргын 3 тулгуурт бодлого боловсролын яамны авиас хөтөлбөрийг уялдуулан анх удаан 999 2222 морин хуурч хүүхдүүдийг тоглуулж хүүхдийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон усан бассейн бүхий спорт цогцлборынхоо нээлт бид Чингисийн үр сад зөв тэмүүлэл их оронч манлайлал хөтөлбөрийн хаалтанд зориулан 3333 морин хуурч хуурлаа. аймгийн үе үеийн удирдлагуудын санаачлагаар
999 хуурч нийслэлийн төв талбай дээр тоглож дараа нь 2222 хуурч болон хүрээгийн төлсөөр өнөөдөр 3000 хуурч Монгол орны аймаг нийслэл сум дүүрэг бүрээс завханд цугларч морин хуурын аялгаугаар та бидний зүрх сэтгэлийг дүүргэн эзэмдлээ. 2008 оны Олимпиас хойш монголчуудыг дахин нэгтгэж Монгол бахархлыг бий болгосон зүйл бол яахын аргагүй морин хуур гэдгийг Улаанбаатар хот 21 аймгийн урлагийн мэргэжилтэн багш сурагчид нэгэн дугаар хүлээн зөвшөөрч байна. Энэ бол нэгэн дор 3000 морин хуур суугаад нэгэн ижил зэмсгээр те суугаад хөгжимдсөн гэдэг бол энэ бол дэлхийд товархон ийм үйл явдал. Телевизээр үзээс амжаараа харах нь хамаагүй гоё юм байна ерөөсөө. Бид нар хажуугаас хамгийн азтай улсууд байхгүй юу? Хүүхдээс газраас ирсэн хин тэнд аймагуудаас ирсэн хүүхдүүдээс маш их юм сурлаа багшаа. Ер нь олон хүүхдийн тэндээс ирээд найз нөхөрлөөр нэгэндээ одоо их юм заадаг юм байна. Нэгэн одоо юу гэдгийг нэгнээсээ харж их юм сурдаг юм байна. Ихээ өндөр сэтгэлтэй ярьсан дээ манай хүүхд. 3000 морин хуурчдын хуур нэг маш гоё байсан. Тэгээд тэр аяын сонсоод сэтгэл огшоод цаашдаа энийг морин хуураа таслахгүй сайн цаашдаа хичээллэж явъя гэсэн тийм сэтгэл төрсэн байгаа. Би 3000 морин хуурын дотор тоглосон. Тэгээд аялгаа тэгээд дуутнаар маманэш алгоритм ийм аяс тоглож сурсан. Нөгөө завханд очиод нөгөө хангаанууд их хүүтэн байт юм байлээ. Олон хүүхдүүдтэй нийлээд дунд нь тоглож байгааг нь сонссон ч амар гоё мэдэрч төрсөн. Энэ сайхан наадамд одоо оролцсноор бол Монгол өв соёлоо хадгалж авч үлдэх морин хуураар одоо морин хуурыг үндэсний бахархал болгох энэ чиглэлийн ажлуудад маань маш том түлхэц олж өгсөн гэж бодож байгаа. Тэр олон аймгийн тэр олон хүүхдүүдийн хөгжмийнхээ ур чадварыг одоо ямар хөө хэмжээр байна гэдэг талаараа одоо бүрэн сайхан ойлголттой энэ дээрээ одоо морин хуур хөгжим бүр улам шамдан суралцахыг хичээх болсон. Одоо оролцсноороо бол одоо бид бас их хувь заяатай гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр эргээд манай Дундгой аймаг засаг даргын үйл ажиллагааныхаа хөтөлбөрт 3000 уртын дуч морин хуурчдын ийм арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хийгдээ явж байгаа. Сурагч багш нарынхаа ажиллуулад явж байна. Та тэрнээс сэтгэл үүдэж би ерөөсөө нутагтаа ирээд ахаад ажил хийсэн. Ерөөсөө төрүүлэх байг гэхэд ямар ч байсан та нараас жишээгээр одоо ямар ч байсан нутагтаа 90 жилийн ойгоор ямар ч байсан 1000 морин хуурс болгоё. Тэгээс хаашаа улбаалъя гэсэн чигтээ явж байгаа. Маш сайхан ажил намайг сериэсэлтэй. Хонгийн чуулган гэдэг шиг хуурын чуулганыг бид хийж чадлаа шүү дээ. Завхан аймагаас энүүгээрээ нэг омог шиж түүхийн нэг шинэ хуудсыг хамтдаа бид нар эргүүлсэнтэй талархаж байгаа. Монгол орны өнцөг үлэмбэрээс морин хуурынхаа дараа эвлэлтэн нэгдэж энэ одоо зүйлийг хийсэн нь үнэхээр бахархууштай зүйл болсон. Тэгээд энэ их үгэн үйлстэй хүн болгон хувь нэмрээ оруулаасай. Хүн болгон морин хуураа одоо бас зохимжинд нь ойлгодог, мэддэг, хөглөө татаад уурчдаг нэг жижигхэн таталгаач гэсэн тавуулждаг. Ийм хэмжээнд болоосаа л гэж хүсэж байна. Энэ Монгол ухааллыг бүтээх энэ гигийн үйл хэрэгт оролцсон бүхий л хүмүүстэй морин хуурж болсон бүх хүүхдүүдэд тэдний эцэг эхчүүдэн талархаж байна. Багш нартай бүр туйлаас их талархаж байгаа. Энд оролцох бололцоогоор хангаж өгсөн сургуулийн удирдлагууд, сум аймгийн удирдлагуудаа за тээвэрлж ирсэн тээврийн жолооч нартаа энэ хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж ирсэн цагдаагийн байгууллага, хүчний байгууллагын ажилтнууд, замын цагдаагийн албатууд, сургуулийн цэвэрлэгч хүртэл цаг сунгаж ажиллаж хогийн цэвэрлж байгаа шүү дээ. Энэ бүхэл хүмүүстэй байж сэтгэлээсээ талархлаа илэрхийлмээр байна. Ирээдүгээ сайн сайхан төлөө гэсэн сэтгэлтэй бүгдөө ажил хацгаая л гэж монголчуудаар ойлгоё.
9 хөдөлгөөнд салхи дураар наадан эсгэрч Монголын их амар амгаланг магтан дуулдаг шиг 3000 хуурч хүүхдүүдээр хөглөгдсөн 3 сая монголчууд нэгэн дор хуурдах цаг мөдхөн айсвэ. Асард татсан урамсан тэргуунд хуур Жингисийн өргөнд чивхэрсэн молор эрдэнийн хуур итүүгний аргадсан хуйлгаан хуур экэлмин